сайхан зуршлаг болж байна. Хүлээд юухгүй. Цаг сайхан болохоор хүн малын сэтгэл санаа тэнэгэр сайхан юм аа нэрээс. Харин тийм ээ. Ундраа. Би чамайг хараад л багт. Чи минь улмал хөөрхөн болоод байх. Онцог өнгөрөх тусам. Цаг минут өнгөрөх тусам. Секунд дойл өнгөрөх тусам. Чи минь улам үзэгсэлэнтэй болоод байх юм аа. Энэ юуних вэ? Энэ хайрынх уу? Тийм ээ, хайрынхаа. Юу болчихвоо чи? Саяхан л 3-4 алхмын цаана л хүнийг янз бүрээр доромжлоод яваад байсан. 2 алхаал сайлаад унах яагаад байгаа юм? Эмэгтэй хүний судсыг барихад амархан гэж. Ундраа. Амьдрал сайхан биш үү? Анх нэрийн чи витэр сууж яснаа эргээд бодоход мөн гоё дурсамж шүү. Тийш дээ. Чи намайг юу гэж бодсон бэ? Миний өгшин чи би чамайг одоо сумын начин санаал суусан штэ. Би ч бас залуудан бүхийдээ тэ бүх явсан юм шүү. Тийш. 5 жил үзээгүй болохоос биш. Тийш. Тэгтээ сумын төвөр аавынхаа 3 дээлийг давхарлж өмсчих бол ингээл бүх хүний алхаагаар алхах гэж өгсчүүл араасараад хүүшээ манай суманд ямар улсын начи ирчгээвэ гэж шуугалтаал явчихна. Эргээл харахад би тэгэл миний ирээд ингээд газартаа шороо бужигнуулаад унаа. Босч ирдэггүй байлаа да хөрхи. Нэр араас ч харахад гоо нэг сайхан залуу харагддаг байжээ. Гэхдээ би бас их тэнэх хүү юм аа. Энд чи заяаныхаа антай суухтай хүн чинь урдаас нь харж байгаа сууж өгөөд л ардаас нь харсаар байгаа суудсан шүү дээ. Тийм шүү нэрээ. Чи бас нарийн ярил сумтай шүү. Харин тийм ээ. Санж гэнэ үү? Анхны болцоогоо. Сумын төвийн хоршооноос чамаа гараад ирэхдээ би чи шууд ундраа салхинд гараа. Араас тагаа яваарай. Тийш. Ингээл явж ирсэн. Чи бас овсгоотой. Энэгээр орж яар нүүрлөө харчих гээд байгаа юм чи. Сандраад хүй энэ ямар гоё уул вэ гэл. Нөгөөтлөө тороод ой энэ ямар сайхан цэцэг навч вэ гэл. Ингэсээр байгаа л тэгэл чи сооцсон шүү нэрээ бас. Нэрээ ядаж ганц удаа урдаас нь харсан бол эн чинь өдөөд суугаач уу гүүч бас юм өөр байх байсан шүү дээ. Тэгтэл яах вэ чи витэр суудсан одоо алдаагүй л байгаа үстэй. Өдөөд сайхан хүүтэй боллоо. Авьяастай дуулдаг бол дуулдаг. Одоо өдөө зэрэгтэй сайхан тогтсон амьдрал байна. Үр хүүхэд байна. Эд хөрөнгө малхуу бас хөрхөн бодох хийсэн юм байна. Энэ сайхан гоё дээл байна. Одоо ер нь дутуу юм алга байна шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ хөшөө. Энэ оддын ирэл гэдэг тэмцээн болох сургаар би чи ойрын үед их мөрөөдөж байгаа шүү дээ. Миний хүүч авьяастай чинь оддын ирэл төрүүлчихээл. Тэр дуурийн их хөрөн Италид нь очиод дуур дуулаад чи витэр чинь үзэгчдийн тагим цугаал хүүгийнхээ тоглолтыг үзээл. Наашаарс Италиудад дээлэн гайхуулаад наашаа нэгээр гал цаашаар гол гал гайхуулна гэж мөрөөдөд л байгаа шүү дээ. Ямар За сайн байцгаана Оо уу? сайн байна уу? За би энэ ажиллаар явна. Энэ танаас сумын клуб яагаад онгоохгүй байна вэ? Оо манай сумын клуб ч нөгөө халаалт нэрхгүйгээд хаалгаа банзаар даруулж хадаад жил тойрч байгаа шүү дээ. Оо ямар баларсан юм бэ чи ажил боллоо ажиллаа. Одоо яана вэ тамны? Та юу юм бэ? Би энэ оддын ирэлтийг зохион байгуулж байгаа хүн байна. Оо за. Ястай төөрсөөр төрөлдөг гэхээр манайд ороод ирэх чи зөв байхгүй юу? За. Чи одоо сумын энэ клуб ашиглах аргагүй болоод би энэ тэмцээнийг спонсорлоод манай гэрт энэ тэмцээнийг авахар болсон шүү дээ. Одоо танаа дүү. Тий. Болж вэ шүү. За танд явстай хоёрлаа ажил амжуулж өглөө. Ер нь бол од болцохоор хүүхдүүд бий юу яах вэ? Ер нь энэ оддын ирэл гэдэг тэмцээнээр чинь одоо оо за. Эний чарн од болгочмор хүүхэн байна уу юу аа? Ундраагүй. Нас намбанда байгаарэ. Яава. Гадны нэг албаны хүн арчаал гинт талчгнаад унжиг нь яагаад байгаа вэ? Үгүй та уучлаарай. Би нөгөө мэрэгжлийнхаа дагуу хэнийг од болгоч идөө л гэж бодоод явсан шүү дээ. Тэгэж бодож байгаа бол заяа. Манай суманд одоо ингээд ер нь од болчихоор гэсэн өөрсдөө бодсон улсууд бол бэлдээд бөө шууган болж байгаа. За тэр тунд нэг хүүби. Манай хүү. Этэм авьяастай чинь нэстэ. Авьяас гэдэг чинь ер нь байглаасаа цаанаасаа төрчдөг юм байлээ шүү. Ер нь тийм шүү. Тэг ерөөсөө ямар ч тийм за гэлээ. Зүгээр. Чи стад болгочмоор хүүхэн байна шүү чи. Яна баярлалаа. За нас намбанда байгаарай. За тэмцээнэ эхлэхгүй дээ За ер нь эхлэе ингээд байр байдлаа авцгаа мэдүү. За манайха тайлаа буулгараа тэмцээнэ шууд эхлэе. Ч одоо эцэдээ ямар сайхан юм чи одоо. За тэгэхээр та баяртай надад туслах найрууд шууд надад туслаад өгөөрэй мэдүү. Туслах найрууд чи. Тийм ээ надад туслаад өгчин. За тайлаа буулга. За. Аймасан байна. За болно. За болсон. За та хүмүүсийн дараалал нь оруул. Тийм. За. Ерөнхийдөө шээ туслахын наваар суучих тийм үү? За. Ёстой сайхан эхэлж байна да. Тэмцээн ч одоо. За эхний хүн ороорой. За эхний хүнийг оруул. Эхний хүн бид болсон юм уу? Хөөд сонголсон юм уу? Энэ үчир одоо эсгийн их газар нохоо хэрэггүй гэчээр
Энэ өвтөр энд юу хийж явдаг байна? Юу нохоо дуулахгүй шүү. Нохоо биш ээ. Монгол ардын зүрд зүг хэлж байна. Эхний оролцож ороод ирж. Хой миний дүү. Юу хараа загсаад байна. За ямар тэмцээд оролцож байгааг мэдж байгаа за. Мэдж байгаа. Оддын ирэлт. Тий. Хэрвээ төрүүлээд бол од болно. Ойлгосон? За, нэр хэм блэ? Ариун болт. Ариун болт. Маш сайн байна. Ээж аавны юу идэггүй? Ээж аав нэхэс эдний аав гэд нэг цайлгаа амт. Тэгэл улс амтны адуу малыг наашин жааш нэргүүлэл тусгалаад яваад байдаг байсан. Тэгснэ гинт алга болцсон. За. Хүй яана вэ өксөж чинь хэдэн айлын адуу мал нааш яаш нь говчуулаад л тэгэл тэр хэрэгтэй шоронд орсон шүү дээ. Гүржийн юу нэмэттэй байна ч нэ? Ямар юуг яг хитлийн идэг хүн бэ? За тэр яах вэ? Ээжний үйдэг юм дүү. Ээж нь гиснээс бас нэг цайлгаа амт. Тэгэл ааваас нь сэтгэлснээр унсан уу яасан айлайлаа ч зовлонгоо яриад уйлаад унжаал яваад байдаг байсан. За. Тэргийн талга болчих. Тэгэл ажиг сураг тавих нь Улаанбаатарт очиод нэг нингэн нойтоо хувц өмсөөл нэг дурлахгүйгээр үнсэлцээ гэдэг нэг ажил хийдэг болсон гэж улс амт яриад үгүй тэр үнэн гэсэн. За тэр яах вэ? Ээж аав нь ямар байх нь хамаагүй. Гол нь хүүхдэл авьяастай байх хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр дуу муу бэлдсэн үү? Бэлдсэн. Эдэн дуу бэлдсэн чи. Би олон дуу үлдсэн. 4-5 дуу үлдсэн. За. Эхлээд дуугаа дуулах уу? Дуугаа дуул эхлээд. Юу ардын намын тухай нэг дуу үлдсэн. Хувьцлын тухай. Тэгээ ээжийн тухай нэг дуу. Оо маш сайн байна. Болж байна. За эхэл. За. Алин чамаагүй. Алин яах вэ? Гэхдээ та дуулах гээд байна уу? Бүжиглэх гээд байна уу? Аян орж ирдэг юм. Аян ороод ирлээ. Үгүй ямар амархан гарч ордог аяа вэ? Тэр чинь Ээжийн тухай дуу. За. Сүний үнэр шингэсэн сэвлэг тагта байхад мэн дууны сайхан агшигээр бум бүвэлсэн ээж минь эхо зэхо ардын намын ээж махо. Ямар юм аа? Юу вэ энэ хөшөөш? Юу илэг бодоод байсан чи хоёр дуу холцсон тууж явна штэ чи. Харин тийм байна нэг сонирн болоод ирсэн юм аа. Чи яаж хэнийг дөрвслох гээд байна чи? Уучлаарай багш би өөр дуу дуулчих. Өөр дуу дуулчих. За чи барагтайхан багаар чи аяа маяа зүг олон шүү чи. За өөр дуу. Өөр ямар дуу дуулах гээд байгаа юм? Зохиолын дуу зохиогчтой. Унаа дуу гэж хүн угаасаа зохиождээ штэ. Зохиогчтой дуу. За тэгээ хэний зохиосон ямар дуу дуулах гээд байгаа юм? Цэцгэн зүрл Камертоны Мадагийн. Ямар юм аа? Үгүй андуурчлаа гэж уучлаарай. Цэцгэн зүрл хурдын долгор. Юу гинэ? Нөө байрын сөдөө илчээ. Цэцгэн зүрл харангийн насан тогтох. Юу гинэ чи? Энэ яах гэдэг энэ хүч. Ийм хүн байж л яаж урлагийн хүн болох юм бэ чи наа? Одоо цэцгэн зүрлийг хэн дуулахыг л мэдэхгүй вэ штэ чи наа? Цэцгэн зүрлийг чи мэдүү? Никотоны саран туяа дуулдгийг. Энэ бүр толгой эргүүл ажиллаа энэ. Бодоо чи өөр дуу дуулчих. Юу дуулчих вэ? Зохиомл дуу дуулчих уу? Тэр чи одоо ямар дуу байдгийг? Зохиомл. Гэхдээ зохиомл дуу гэдэг чи ямар учиртай байдгийг? Нэг зохиогч байхгүй. Зохиогч нь байхгүй. Зохиогч нь хайцсан. Битгэхгүй. Хүмүүс тэгсэн байж дуулаа л гэдэг. Тэгсэн байж зохиомл. Зохиогч нь хайцсан. Бүүм. Зохиогч нь юунаас байхгүй гэж юу? Зохиомл ер нь байхгүй. Энэ ч аимшигын дуу дуулах гэдэг байна уу энэ чинь Яах юм өөр дуу дуулах уу? Арай өөр дуу дуулаа. За. Ах наатгаас нэг жиikhэл явчлаа шүү. Хайрын тухай дуу дуулчих уу? Тэргүүд гоё болж байна. Ашанти 18. Болж байна. Чин сэтгэлийн үнэн хайраа чинэлэг айлын охин төгсимаако гэнэн цагаан цайлган сэтгэл гэртээ нэг удаа түүнийг хүрсимаако зэхо Ашанти 18-ко энэ юу вэ хош?